бүгд гараад дэше. Энэ бол дээрэм. Дээрмээ. Дээрэм гэдэг чинь. Нэг өнгөн таалагдаад хоёр яг тэр тоглолтоор амар гоё дараахан байсан бүгдээрээ. Toxic fan байхгүй байсан. You know, honestly, I didn't even know LaMarcus Aldridge was right there when I jumped. За юу байна? За. Яа. За металлын фэнүүдээр сони юу вэ? Юу вэ? Манасаа хоцсон. Манасаа Юу вэ? фэнүүдийн эсрэг тэмцээн дээр манаа хоцсон сая. Металлыг яагаад дэмжих болов? Бид хоёр өнгөрсөн жил хэлсэн байгаа. Тэгээд ягаад тэгэхээр метал миний яг дуртай тоглогч өнгөрсөн жил тоглосон байхгүй юу? Би дэлгэр за. Би болохоор дэлгэр юм. Тэгээ энэ жил байхгүй. Тэгтээ өөр олон гой тоглогч ер нь бүгдэнд дуртай авсан болохоор энэ жил өргөжлүүлэн дэмжиж байна. Тэгээд бас дүлгөөний ахыг өөр дүлгөө. Тийм. Ягаад металлыг дэмждэг вэ? Өсөө дэмждэг болохоор дэмжсэн. Миний анхны дээдлийг үзсэн тоглолт бас санаанд бүр метал гэж таарсан. Тэгээд металлыг ингээд үзсэн чинь нэг өнгөн таалагдаад хоёр яг тэр тоглолтоор амар гоё дараахан байсан бүгдээрээ. Toxic fan байхгүй байсан. Тэгээд би ингээ анх дэж үзсэн дээр цаашаа үзэл тэгээ ер нь одоо fan болсон. Одоо би toxic fan. Би бүгд манайх гол болгоно. Хүний нэртэй талмаарг байгаа шүү. Ямар амар. Тэгээд металлын бүх тоглогчид амар хамбал гэсэн ер нь амар потенциалтай санагддаг. Айгуу мөн нэг юм хамбал байгаа ингээд ягаад чи намайг амар гоё тасдаг. Тэр Монголын спортын дугаар үзчихсэн үү? Үзчихсэн. Гурван харжсан. Би ч бүр нөтлгөөний ахтай хамт ажилладаг байсан байхгүй юу? Одоо хэдэн жил болж байгаа юм. Тэнгүүд нөтлгөөний ахын тоглолт болгоны үздэг байсан. Одоо ер нь спортын дугаарнаас хэр өөр байна? Амарстай. Би бол спортын дугаард нь сууж үзэж авах үзээгүй. Надад цаашаагаар эсвэл эшигийн оргоор. Тэр үедээ бол харьцуулшгүй. Өөр ч одоо юу баяр. Амжилт зэндээ. Зэндээ үзэгчтэй. Яагаад олон байхгүй наа. Алуу. 3 сарын дотор нэг долоон цаас дэвчвэ. Юу гэдэг нь бодон зөө. Зэндэгийн үзэгч. Тэмгээ. Зэндэгийн. Төшөө ер нь юм арчин айгуу муу сонсд юм аа ойлгоорой. Ийм хүн байгаамаа энэ хүн. Одоо нөгөө нэг CS:GO-ийн Шанхай можоор болж байгаа шүү дээ. Үдж байгаа. Би түрүүн бүр Монголцыг дэмжиж бүр авлаа ёо. 3-0. Би угаасаа итгэсэн. Тэгээ одоо elimination-ээр манайхаас цаашаа гарна заяа. Анх удаа Монгол elimination-ээс цаашаа гарна. Тэгээ плей-офф орно. Би elimination-ийг ticket аваагүй. Би плей-оффын ticket авсан Шанхай. Ямар ууртай юм бэ? Есөө бас автоматар энэ үзээ сурцсан уу? Төвшөө намайг дагаж металлыг дэмждэг шиг би төвшөө дагаж Монгол үздэг болсон байгаа. Би өсөө дагуулж явж байгаа. Өсөөс плей-оффыг үзнэ. За болоо. За энд Bayern Mills NBA тоглож ирсэн залуу хөрөлцөөд байна. Hello. Yeah, it's good to be here. First time here in Mongolia, and excited to be here. I got some friends that are actually playing out here that I just found out, so it's going to be an interesting season. Yeah, I've been all over. I just came from, I was in Taiwan last. I was just there a couple weeks ago, and went home for about a week, and then got the contract to come out here and play. So, like I said, man, I'm excited to be here. First time here, so I'm just trying to get used to the weather. I heard it gets really cold, so I definitely came prepared. As prepared as I think I am, I'm probably not. So, but I'm looking forward to it. Your tank on LaMarcus Aldridge. Oh yeah. That seems to be the highlight everywhere I go. Everyone brings that dunk up. Yeah, it's just good timing. You know, that's why you always follow your shot. You know, I missed the three and followed it, and you know, honestly, I didn't even know LaMarcus Aldridge was right there. When I jumped, my teammate Brandon Hayward was in the way, and he kind of moved out the way at the last second, and then I was surprised as anybody else was. But no, that seems to be the dunk that's followed my career around. So I'm thankful for it. Yeah. Mullins will try the three out front. Comes right back to him. He'll come right down the lane. Oh, my. What? Wow. What? I think that surprised Mully. Oh, young You man's know got what? it.
Энэ өрөөнийхөө икгүй зүгөө. Соо. Гэхдээ үүндээ онцгой бөгөөд тайлбарлах боломжгүй клиент хангалттай шударгасны төлөө өөрсдийн хувь нэмрээ авч буй шинжилгээний багнаа авах. Гэхдээ үүндээ онцгой бөгөөд тайлбарлах боломжгүй клиент хангалттай судалж шударгасны төлөө өөрсдийн хувь нэмрээ авч буй шинжилгээний багнаа. За бүгд гараа дээш. Энэ бол дээрэм. Дээрмээ. Дээрэм гэдэг чи. За энд бол манай постерны голын хүн одоо ингэж гаргадаг. Постерныхаа хажууд нөгөө фэйсбүүкийнхаа зураг шиг байж болох гэдэг шиг. Гол байхгүй юу юм. Оо яг сая яриад л ч тэгч байхгүй болсон жоохон орил чарлахын зөөрцөн баг жоохон чимээгүй юм эг болсон л. Орой болгон хоол моол идэ гэдэг хүн байхгүй болсон ч жоохон эрт тарьж байрал л гэж. Ана бэлтгэл тараал өлсөд байна гээл тэгэл бүгдийн дагуулал явуулгаа л өгдөө шин. Та хаана хоолнд орох вэ? Ямар хоол идэх вэ? Тэгэл тэр аваараа л солонгос олмол гэл. Тийм. Тэгэл ана ахгүй болчих бүгд жоохон гэртээ эрт тарьж маар. Өө тэгэл бас солонгос олмол хятад олмол. Анх тэгэл гайхдаг шин. Хотлоо наваа дуудаг баха. Яг тоглосон бах гэдэг. Би 18 настайдаа дуудагчсан хамгийн анх. Метр 77 мол хавцаасан юм. 77.8. Одоо 84. Тэгэл гайхал одоо би ч уулын жоохон доо. Арай олоо гэдэг одоодсэн чи арай жихнээсээ исэн билээ. Тэгээд бэлтгэл амар хийгээд тэг бүр итгэхгүй байгаа юм чи. Бэлтгэл дээрээ очи ядраа. Энэ яг тоглож байгаа хаа надаар. Тэгжсэн чи арай сөүлтээ арай гайгүй жил ирэх тусам ингээд төвшөө ахаад жил ирэх тусам ингээд тоглолтынхаа учрыг олоод ирсэн чи арай гайгүй болж ирсэн. Сонирхлоороо хүүхд тахта зүгээр спорт орчилж байгаа. Тэгээд жоохон өртөж албат юм. Гүү энэ ч бол үгүй миний байглаас сайн яасан бэлэг. Бурхан өгсөн. Манай ээж ирч. Тэгээ хойлоо өндөр. Тэгээ хойлоо нилээн биерхүү. Хойлоо юм өргөн цээжтэй. Аав чинь өндөр хэд ээж чи гэдэг байна. Манай аав чинь нэг 85 6 мурга авцаа. Ээж болохоор нэг 80 81 мэг авцаа. Хоёулаа өндөр юм шүү дээ. Монголчуудын дундчаас бол тэгэхээр аргагүй юм байна. Тэгэхээр аргагүй. Өндөр хүнтэй сон гэж бодож байгаа. Угаасаа суудсан шүү дээ өндөр хүнтэй. Нөхөр чинь хэр өндөр? 86 7 мул авцаа. Манай хүүхдүүд 80-аас дэш бат. Ойлгомжтой. Дараагийн ари сагсчин болох хөөхтгөө. Дараагийн сагсчин болох юм болов уу яах юм бол бас мэдгүй л. Тэр талаар төлөвлөж байгаа. Үгүй спорт юм болгомооргүй санагдаад байна шүү дээ. Спортын амьдрал хэцүү шүү дээ. Өө нэр эмэгтэй сагсчид хизээ хүүхдтэй болол дээр юм шиг байна. Тэр их асуудал байлгүй. Ер нь нэг бараг нэг 20 21 мэгтэйдээ болоод тэгээд нэг хоёр хүүхдтэй олчоо ч юм уу эргээ камбэк хийвэл гоё юм лөө. Залуухан болохоор амар юм. Өмнө туршлагаас л тийм байна уу? Тийг санагдаад байна. Энд өсөлт гэж бодож байна. Байхгүй байх шиг. Ер нь хугацааг өгч байна. Ер нь эцэш нэг зөрчүүл тэгэл нэг зөрчүүл камбэкинг гэдэг нь нэлээд хэцүү байлгүй лээ. Тэгэл харахаар тэгэл буцаад ирсэн хүмүүсийн харахаар бас амар том юм тэгэл бүх амар хөлс өчтөд төрүүлж байгаа шүү дээ. Тэгэл миний хувьд бол зөв хугацаа авах байх. Нэ үнэхээр хэцүү. Эсвэл бүр саксныхаа карьерийг дуусаа бүр нилээ одоо бүр саксныхаа карьерийг болсон дараа ч юм уу тэр нь зөв байж магадгүй. Миний бодлоор яг эд карьерийнхаа үеэр төрчил хэцүүлэх. Амар хэцүү байгаа. Өөр юм нөрөвтөд байдаг шүү дээ. Багт нэг 15 ингээд тийм эмэгтэй Бас тийм би хаа бас амар явах хаа тамирчин юм чин заавал бие бас тэ чанга тодорхой хэмжээнд бас эрэгтэй хүмүүс шиг бас булчирлаг болох гол энэ дэргэл тэр нь бас амар хэцүүлэх. Тэр нь чи үеийнхээс жишээ хамаагүй яртаа гэж өөрийгөө боддог. Тийм шүү дээ. Маа үеийнхэн ч амар жоох хүүхдүүд шиг байдаг шүү. Би тэгсэн чинь бас царай л босон жоо хийцгаа. Игснэр ч гэсэн хэлдэж чи ерөөс насандаа байх харахгүй л гэ. Загвар өмсчихсэн. Өмсчихсэн 10 жил тахта. Яг хоо зүгээр яаж явж байгаад өмссөн гэж. Өндөр болохоор багш чинь ч юм уу найз чинь ч юм чи загвар өмсөдгөө гэдгсэн.
Үгүй зүгээр л нөө манай их ч амар наваг загвар өмсөх амар сонирхолтой байсан байхгүй өөрөө спортоор явуулахгүйгээд тэгэл наваг нэг дагуулж чичвэл тэгээд ерөөхдөө загвар маагур өмсөд тэгээд дархандаа бол яах вэ? Хоргон бас хөөрхөн хувцас өмсчдэг гэсэн юм аа гэж. Гайгууд нь ордог гэсэн юм аа. Ламкагч ааштай биш штэ. Анаа зүгээр нэг уурлахаар амар. Ер нь тийм амар ааштай болж зүгээр ингээл яг хилээл ингэнэ дээргээл явж байгаа л уурл штэ. Анаа уурл гэдэг. Уурл ш. Анаа уурл. Хоёрыг үзэж гомдохгүй л дээ. Юу. Анаа уурлан тэгтээ одоо тийм юу гэдэг амар тийм ааштай маш болж ш. Тэгтээ уурлах үед бол уурлаа. Ламкагч бол яг нэг уурлахаар амар. Гэтэ тийм буруу юм дээр уурддаггүй яг бид нар өөртөөсөө л болд юм дөө. Жишээ нь яах вэ? Тийм тэгэл хоорондоо маазар заазар маяглаж байгаа л бэлтгэл төр загнуулдаг ч юм уу. Тэр мөрчл. Лана нэг загнуул бид нар чинь бүгд номхон штэ. Жоох суугаа шид. Гоё. Тавь. 45 дээр 45. 45-аас шидээ. Ой, 45-аас. За дөнгөж сая энэ үзэгчдийн дундах тэмцээнд орох юм аа Премьер Лига. Сая та мундаг байлаа шүү. Гоё. Оролцсон. Олон алдсан. Ер нь гүйцэтгэлээ өөрөө хийж чадаагүй. Ховорхон хүн. За ер нь хэцүү байдаг юм байна. Баярлалаа. 자, 어떤 방미? манай шидэн데 шидгээд наачин тэгээд наадтай үлээж За одоо манай сүүлийн нэг жил манай дэйтийн амар баг бол тоо бицээ гэдэг шүү дээ тийм авдаг болж байгаа шүү дээ. яа наа манай орон Ой. За амарчаас олсон Эрдэнэ цогтын суур. За дөнгөж сая Монголын шгшавагийн тоглолт дууслаа. 18 оноо Японы эсрэг дажгүй үрдэн гэж бодож байна. Айгу гоё л тоглолт боллоо. Энэ талбайн гол хэсэг дээр бас царилэг болчихоо арай өөр болсон байна. Талбайн хажууд ийм юмнууд байгаа. Хүмүүс анзаараагүй ч магадгүй. Энд 23-24 оны аваргууд эрэгтэй эмэгтэй хоёулаа хасын өлгөөд
22-23 Miners Amazons. Тэгээд өмнө нь болохоор хөлгүүд Алдар танин гарт ингээ хоёр дараалсан байна. Дахиад хөлгүүд Харанга алтан дорнодын дайчид хөлгүүд Ховд Малтиус гинэ Альянстэй харцаг гэж байна. Альянстэй харцаг. Дахиад хөлгүүд гарт Баян зүрх бүлс Energy Resource харцаг. За ивент тэтгэгч нар нэлээд л бас солигдож гаргаж байна. Буцаад хасын хөлгүүд 3 дараалсан хасын хөлгүүд энд Харагийн харцаг лидер гой нэртэй байна. Хангаан харцаг бол зөндөө солигдлоо тий. Лидер им азрагнууд нэг дээр нэмэх 11. За энэ бол хамгийн дуртай нэр. Энэ бол тий зөвүүн нэр. 97-оос 98 онд бас нэг дээр нэмэх 11. 96-аас 97 бизнесийн чөтгөрүүд за 2 үлрэл дараалсан юм байна. Анхны үндэсний дээд лигийн анхны одоо зохиогдсон лигийн аваргаар 94-өөс 95 онд нэг дээр нэмэх 11 гэдэг баг болж исэн байна. Сенсацийн л да. За шийдчих тийж яг. Хүмүүсийн нэрсийг зарлахаар орж байна. Хай. Сайн байна уу? За сайн байна уу? Thank you.